Миний бичлэгийг үзэж сууж байгаа та бүхэндээ өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ бахархам гэсэн бичлэг маань бараг утгагүй бараг 200 эзэл хэрэгжижсэн учраас би бахархам 3 гэсэн биш бахархам 3 гэнэ уучлаарай. Бахархам 2 гэсэн бичлэг оруулсан бахархам харин 3 гэсэн бичлэг болоо. Хтөө сог зүр байхгүй зүгээр ингээл аваа шидчихээрээ зөө. За тэгээд бахархам энэ дээр бас хэд хэдэн хүмүүсээ сонгож авчирсан бүгдээрээ тоглон сууж таалсан сонирхоорой. За би бол яг ихний үнээр бол яг ингэхний өдөр болгон алхдаг хоёр хүний талаар бараг л тэрний дүүргээр гудамжаар танихгүй мэдхгүй харахгүй хүмүүс бараг л байхгүй барагсаадах юм угаасаа байхгүй угаасаа ингэ танихгүй мэдхгүй харж байгаа хараагүй хүн бол огт байхгүй. За тэгээ нэвтрүүлэгч бол яг тэр хоёр хүн дээр бол яг очихын үед бол очсон. Тэгээд бол яг ааваас нь бол яг ингэ нэвтрүүлэгч авсан. За энэ бол миний хүү байгаамаа. Хитийн яг одоо ингээ гаднах төрхөөс нь яг харахад яг надаас л илүү том биетэй илүү нэг юм өнгө том залуу оо гэж хараад хэлжсэн. Гэхдээ аав хэлэхдээ миний хүү бол одоо 35 настай ч гэсэндээ нэг цэцэрлэгийн хүүхдийн сэтгхүүгээс ч бүр нэг настай хүүхдийн сэтгхүүгээс ч бүр ингээд бүр муу гэж хэлсэн. Бараг л дөнгөж төрсөн хүүхдтэй бүр ямар ч ялгаагүй гэж хэлсэн. За түүний хүүвийг эрүүл саруул төрсөн гэсэндээ яг төрснөхийн дараа 100 дахь хоног дээр тархины маш хүн тагалгаанд орсон. Бүр амар хүн тагалгаад орсон. Тэгээд үеийн хүүхдүүд нь гадаа гарч тоглоод сургууль боловсрол сураал цэцэрлэгт явдаг бол түүний хүү л бүхэл зүгээр л нүдэн нэлтэйгээр эмнэлгийн оронд хэвтэж байсан. За эмнэлэгт хэвцээр хагаад 10 гаруй жилийг өнгөрөөсөн. За тэгэд эмнэлгийн зүгээс аав ээж хоёрт нь уучлал өгсөн байна. За ямар гэж уучлалт вэ гэвэл эмчнэр ингэж хэлсэн байгаа. Бид нар бол энэ эмнэлэг болсон чадах бүх чинээгээр танаа хүүхдийн нэг юм эрүүл болгох гэж сэтгүүг нь дээшлүүлэх гэж хичээсэн ч гэсэндээ харамслаар бид чадсангүй. Уучлаарай манай эмнэлэг хязгаартад боллаа гэж тэр яг эмч нь хэлсэн байгаа. За тэдий ингээд аав ээж нэг тэр үгийг сонссон ч гэсэн огт цөхрөөгүй. Ингээл миний хуудаа ингээд чадахгүй матахгүй огт бодоогүй. Хүүгөө өөрөө ингээд юм хэлд оруулах халахуулж чадуулах гэсэн асуудлыг өөр дээрээ тасан. За тэгээд хүн бол анх бол огт алхаж чаддгүй гинэ. Нэг алхаал, хоёр алхаал ингээд баг багаар агсаар гад өдөржингөө ингээд алхдаг болсон гинэ. Бас нэрэ баг багаар хэлж сурж байгаа гинэ. Гэтэ одоохон дэд яг ингээд бид нар шиг ингэж хэлж чадахгүй ч гэсэндээ яг л хүүхэд чи ямар нэг юм зэмийг илэрхийлж чаддгаа гэсэн мэсэн үлживэл гэсэн хэлэх тиймэр дургуй уйлж мэлэх гэсэн хүүхдийн өмдлийг тиймэрхэн зан ар шиг хинээс ч аав нь бол шууд мэддэг. За ингээл алхаад орж ирж байгаа гэр бүлийг ингээл аав хоёрыг халуун дотноор ээж нь хүлээж авч байгаа. Халуун дотноор халуун сахаалцаа төхүүлээд ингээл өгж байгаа. За түүний хүү бол ингээл шууд амдаж хэд идэх ямарч боломжгүй. Хатвал ингээл дөнгөж ингээл нэг настай хүртэл ороотой гэхээр ажиллаж чадахгүй аав нь энэ бүгдийг нэгэнчгүй хаачилж жижиглэж өгч байгаа. Тэгээд зүгээр нэг ингээд жижиглээд өгчихгүй заавалчгүй амдны идэх гэх мэт чинь бас олон асуудал юмдэл тэр аав болон ээж нь 20 хэдэн жилийн турш хийж байгаа. За яг аав ээжээс нь бол яг ярилцлага авахад ярилцлага хийж байгаа байхгүй юу? Хүүхд тасрахад ямар хэмжээгээр хэцүү байдаг лээ. Дороо ижил ингээд нэг дөнгөж төрсөн хүүхдээ ингээд 5 аав нас хүртэл аюу хэцүү байдаг шүү дээ. Бүлүүдэнд 20 хэдэн жил та нарт хэцүү биш байна уу гэж асуусан. Гэтэл яг хариулахад хэрвээ битээр ингэж хэцүү байвал хүүд маань одоо юу гэсэн үг вэ? Хэцүү өвчтэй гэсэн үг бол миний хүүд бол юу гэсэн үг юм бэ гэж аав ээж нь бол хариулсан. Хэрвээ битээр хэцүү байгаа бол хүүд маань бүр хэд дахин илүү их нугалчихсан тоо хязгааргүйтэй адилхан тэр хэмжээ ингээд юм хязгааргүй юм зовлож байгаа. Тийм учраас битээрийн золон энэ бол юу ч биш ээ гэсэн. Хүүгийнхээ төлөө бүхэлдэн амьдралаа зориулж байгаа нэг юм аав ээжийн түүх байгаа. Энэ бол энгийн нэгэн түүх биш. Хүүхдээ эцэг хүртэнгийн яд чинь насандаа ч толгой хайрлнаа, хамгаалнаа. Тийм ээ? Яг л үрд хамгаалж хайрлнаа л гэсэн бодлыг өөрхөн зүрх сэтгэл хоёрын ухаандаа бүр бацсаалсан аав ээжийн талаарх түүх байлаа. Одоо бүгдээрээ дараагийн төлөв рүү орцгоо. Энэ удаагийн түүх бол яг халамжид хань гэсэн нэртэй бол ийм нэвтрүүлэг байгаа. За энэ зураг дээр гарч байгаа хүний өнд бол Чонсоги гэдэг. Өдөөлөн өглөө эртэн бас 5 цагт босоод бүл бүтэн 5 цагт гэсэн төсөөлтөй яаваа.
Би л тэгж хитэ шиг 5 цаг босхгүй. Тэгэхээр 5 цагт босоод эмнэлгүүрээ явсан байгаа. За түүний эхнэр нь бол түнтэй гэрлэхтэй, вэрхэхтэй, яг зүг зүгээр ивэр бол 5 сар бол байсан боловч гів гинтгэл маш хүнд өвчнөд тусаад одоо хэвтэрт байгаа. 10-аад гаруй жилийн турш эхнэрээ харж халамжилж байгаа нөхөр. За түүний эхнэр нь амьсгалахаас юу ч хийж чадахгүй, хоолож чадахгүй, түн шингээ хадгалж чадахгүй, юм ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй, бүх юмыг чадахгүй. Бүх юмыг ингээд хажууд нь нөхөр нь байдаг. Түүний хувьд бол ингээд нөхрөөс нь ингээд чансуугийн ингээд нөхрөөс нь л ингээд ярилцлага авахад за та эхнэрүүдээ яаж ойлгох юм бэ? Эхнэр чи одоо танд ямар нэг хэцүү бэрхшээл байдаггүй мө ойлгож чадахгүй яаж хоолундаа эдийг жилдгийг өтгөн шингэнээ хадгалшуулъя гэж хэлдэг ингэж нэвтрүүлэгч ингээд хүнээс асуусан байгаа зөө. Тэгэхэд юу гэж хариулсан бэ? Миний эхнэр жохон үдэ анивчт үдэд би ойлгуулж чаддгаа гэж хэлсэн. Бас жохон ингээд хуруугаа хөдөлгөж мэдлэхэд би мэдэрч чаддгаа гэж хэлсэн байгаа. За өвөө бол эмээгийн оронд маш хэмжээгээр анхаарал халамж тавьдаг. За яагаад гэвэл анх бол усанд ороод чадахгүй, хооллож явах ингээл амтны ирвч байх, өтөн шиндэг нэг хатшруулах ямар ч боломжгүй. Тэгээд нөхөр нэгэ бодсон байгаа хгүй яриад чингоо. Би яаж ч их нэртэй ийм 5 тухтай ойр хийж өгөх вэ гэж бодсон. За тэгээ бодсны эцэст яг өдгөн шиндгийг гадагшуулж болдог ор хийсэн байгаа. Шууд ингээд нэг орон дээр хөвтэстэйгээр бийцэж болдгоо гэсэн үг. За дараагийн зорилго нь бол эхнэр нь ойлтол усанд орж чаддгүй. Ингээд цуцсан басна яа тэгээ нөхөр нь бодсон байгаа бас бодсон. Гэсэн нэрээ бодож байгаа байхгүй. За тэгээ юу гэж бодсон бэ гэвэл ингээд огт ус нэвтэрдэггүй нэг юм тавьсан байгаа. За усанд ингээд шууд урсчдаг л гэсэн үг. Тэгээд орны доор нэг юм том юм дөрвөлжин юм тавьсан тэрэн дээр нь ус нь урсаад шууд жорлонгийн ус руу орчдог тийм юм бүтээж өгсөн. Эхнэр дээр юмсэл шууд дээрс нь ус хасгаал ингээд угаагаал тэнгуут нь зүгээр арчаал биеийн тавьчихдаг. Тэгэл ороосоо тэгэл өөр ингээд шингээгээд авчдаг юм тиймэрхүү орыг юмтэлийг хийж өгсөн. За өхөр нь бол өөртөө анхаарал тавих илүү эхнэртэй илүү яаж орыг 5 тухтай болох уу, яаж ингэхүү тийхүү гэсэн анхаарал бол илүү хэмжээний юм хандуулж байдаг байхгүй юу? Тийм ээ. Би эхнэрээ энийг ингүүл энэс ч илүү явах хэрэгтэй мэн. Тийм ээ. Энийг хийсэн бол энэс ч илүү байх хэрэгтэй мэнэ гэж юмдэл тэр өөртөө яг хэлсэн. За тэгээд одоо бол та нарын зургууд бол өвөө яг ингээд чонсуугийн барагдлаг өвөө юм уу та хань түүний бол яг ингээд байрыг солиод хүүтэйгээ бүхэл бүтэн 10 жилийн турш хөдөлмөрсний эцэс эхнэртэй юм шин юм гэрдүү маягийн юм авч өгсөн байгаа өрөө айгүй юм том айгүй гоё юм тогтой өрөө. За тэр өрөө яг одоо та нар үнтэл яг ингээд бүх юмын зөөгөө ларын угсраал тэгээл ингээл хэлж байгаа штий. За тэр хоронд нь нэвтрүүлэгч хүүгээс нь юм асуусан байгаа. За та аав ээжийн талаар бол юу гэж боддог вэ чимээгээ асуусан чинь хүн юу гэж хариулсан гэж би ааважэр их бахархтаа аав бол өөртөө их санаа зовлохгүйгээр ээжээс анхаарал өгдөг. За энийг батлахын тулд юу хэлэх вэ гэвэл аавын өрөө их чихтэй өвдөө хүүтэн зундаа халуун ингээ бороотой чихтэй гэсэн чиг үнэртэй аюу их нэртэй хамгийн сайн жилийн зурагт халаагч авч өгсөн бол өөртөө нь бол ямар ч тиймэрхүү халаагч малагч байдаггүй гэж яг хэлсэн. За тэгээд энэхүү бичлэгээр бид нар бол юу сурч болох вэ гэвэл анх өгсөн тэр амлалт байгаа штэ гэрлэхдээ би чамаа насан туршдаа хайрлах болно гэсэн тэр амлалтаа хизээч зурчихгүй тийм ээ үр тайрлаж байгаа хайр хизээч хөшөрдөггүй хайр хизээч устж үгүй болохгүй нэг юм гэдэг юм би дандаа гал дээр зэнтэл зүр зшээ авч идэв юм та түүний голыг юм гал байгаа штий нөхөр нь штий эхнэрийн тэр галыг унтраахгүй гэж аюу хэмжээр хичээж байгаа хгүй бороо орсон ч ингээл хамгаалаад тийм ээ яг тийм үү юм төлөвөнд жишээ авч болно.